За аппликейшны маань үндсэн цэсний хэсэг бидэнд харагдаж байна. За энэ цэсийг хаанаас яаж гаргаж ирэх юм бэ гэх юм бол зүүн дээд болонд байрлах 3 цагаан хөдлөн зурасан дээр дарахад цэс маань нээгдэж байгаа. За эндээс аппликейшныгаа шууд хэлийг бас таасаглах, өөрчлөх боломжтой. За адууныхаа байршлыг яаж хаанаас харах вэ гэх юм бол энэ цэсний сонголтуудаас хамгийн ихнийх нь буюу сүүлийн байршлууд гэдээ гарчна. За энэ дотор таны төхөөрөмжний байршлын мэдээллүүд нь хүснэгтэн буюу текстэн байдлаар за хамгийн сүүлд ирсэн 3 мэдээллийн хамт ингээ харагдаад байж идэг. Нэгийн тоотой нь хамгийн сүүлд ирсэн шинэ мэдээлэл гэж ойлгож болно. За хоёрын тоотой нь тэрний өмнөх цаг дээр ирсэн буюу хуучин мэдээлэл. 3 гэвэл тэрний өмнөх буюу бүр хуучин гэх маягаар зэрэг ингээд харагдаад байж идэг. Төхөөрөмж болгон өөрийн гэсэн дугаар болон өнгөөрөө ялгарч байгаа. За газрын зураг дээрээс яаж харах юм бэ гэх юм бол баруун доор байрлах шар дээр энэ цагаантай тэмдэгтээр дарахад 3 газрын зургийн сонголт гараад ирнэ. За интернет дататай үедээ бол та дээрээсээ 2 дахь буюу энэ цэнхэр газрын зураг дээр дараад ороход илүү тохиромжтой чанартай газрын зураг нэгдэж байгаамаа. За ингээд дараад оронгууд сүүлд ирсэн 3 байршлын мэдээлэл зэрэг харагдаж байгаа. Хамгийн сүүлийн мэдээлэл нь төхөөрөмжөө дугаараар эсвэл та аппликейшн дотроо төхөөрөмжөндөө нэр өгсөн бол за жишээлбэл энд даагнууд гэдээ нэрлэлсэн байна. Ингээд нэрээ харагддаг гэсэн үг. За дээр нь нэг удаа товших юм бол аль цэгээс аль зүгт байсан, хэдэн цагийн байдлаар энд байсан гэсэн мэдээлэл дэлгэрэнгүй харагдаж байгаа. За та яг энэ сүүлд ирсэн шинэ мэдээлэл рүү очио чиглүүлэгч функц ажилуулъя гэдэг ч юм уу. Тэгэх юм бол дээшээ чиглэлтэй энэ цэнхэр суман дээр дарчиж байгаа. За тэгэнгүүт таны өөрийн байгаагаас аль чиглэлд байгааг зааж байгаа сум, за хэдэн километрийн зайтай байгааг үзүүлж байгаа тооцоололын хамт бас гарч ирж байгаа. За энэ километр маань сүлдээ тооцоологдож багасж явсаар хагаад метр болоод дууснаа гэсэн үг. За мэдээж зогсоо гэх юм бол энэ дөрвөлжин зогсоог тавчин дээр дараад зогсоочж байгаа. За яг энэ дээшээ харсан чиглүүлэгч функц ажилуулдаг сумны баруун талд харагдж байгаа ногоон дугуй дотроо цэгтэй дүрс маань таны хил буюу төв зэгээс хаашаа автоматар тодорхой километрийн радиустай татагдсан тойрог дотроо байна гэдгийг илтгэж байгаа. Хэрвээ энэ улаан байх юм бол тэр тойрогоос гадна явж гинэ гэсэн утга санааг л агуулж байгаа. За энэний баруун талын ногоон батарейны зураг маань болохоор тухайн төхөөрөмжийн батарей нь хэвийн гэж зааж гинэ гэдгийг илтгэж байгаамаа. За газрын зураг дээр баруун дээд болонд байрлах энэ хэрэглүүрүүд товчнуудыг би тайлбарлаж өгье. За хамгийн дээдлийн энэ N үсэгтэй дээшгээ улаан гурвалжинтай. За энэ товч маань хэрвээ таны дийлэгч санамсаргүй байдлаар ингээд эргэх ч юм уу жоо харахад хүндрэлтэй хэцүү болчиход. За энэ үед дарахад дийлэгцийг автоматар хойд зүг рүү чиглүүлж өгч байгаа. За тэгшлээд өгч чинь гэсэн үг. За тэрний доотлын help button буюу одоо энэ асуултын тэмдэгтээ. За энэ дээр дарах юм бол зурган хэлбэрийн гарын авлага заавар та харах боломжтой. За тэрний доотлын шугамны зурагтай буюу энэ одоо хэмжих товч байгаа хэрэглүүр. За энэгээр хоёр цэгийн хоорондох нийт зайг шууд агаараар тооцоод зааж байгаа. За заавал хоёр ч гэхгүй ингээд хэдэн ч цэг байж болно гэж байгаа. За дахиад дараад доошоо чирэхэд арилж байгаа. За яг доотлих нь цэнхэр сумтай энэ товч хэрэглүүр маань дэлгэцийг өөрийн байршил дээр авчирж үзүүлдэг хэрэглүүр байгаа. За магадгүй өөр юм ингэж харж агаад өөр дээр ирэх юм бол дараа л болчихж байгаамаа. За энэ баруун доор байрлах шар дээрх цагаан тэмдэгтээр дарах юм бол газрын зургийн 2 сонголт танд үзүүлж байгаа. За эхний энэ S үсгээр болохоор бидний одоо энэ харж байгаа хиймэл дагуулын газрын зураг гэж явж байгаа. За доотлих нь V үсгээр болохоор вектор зураг. За би дааж үзүүлье. За нэг иймэрхүү байдалтай. За буцаад хиймэл дагуулын зургийг тавьчих. За төхөөрөмжөндөө
хэрхэн энгийн цэг байршил нэмж оруулах вэ? За тэрийгээ цаашлаад яаж төв цэг болгож тогтоох вэ гэвэл манайд Монгол орны явуул усны нэршилтэй цэгийн сан гэж байгаа. За газрын зэрэг дээр ингээд харагдаж байгаа. За жишээлбэл энэ дугуй цагаан гэдэг цэг дээр нэг товшиход за тухайн цэгийн мэдээлэл харагдаж байгаа. За энэ чиглүүлэгч функцны баруун талд харагдаж байгаа цэнхэр төрс дээр дарахад за энэ дугуй цагаан гэдэг цэгийг та өөрийнхөө төхөөрөмжний энгийн цэг болгож хадгалж авах уу гэсэн сонголт гараад ирж байгаа. За нэр нь болж шууд хадгалах гэж дараад болоогүй бол дараад засаад хадгалах гэж арчна. Эсвэл газрын зураг дээрээс хаан чамаагүй. За жишээлбэл бомб амралт. За хажууд нь за энэ манай гэр өстэй тэднийх байна гэд хараад таньживэл энэ цэгийг энгийн цэг болгож оруулах шаардлагатай гэж үзүүлэлт дээр нь удаан нэрлээ. За тэгээд хуруугаа авахд цэнхэр бүрэнхий тэнхэх гараад ирнэ. За энэ цэгээ та одоо цэг болгож хадгалахын тулд энэ үзэгний зурагтай засах гэд байгаа. Дарахад тухайн удаан дарсан газар дээрээ та өөрийнхөө хүснээр цэг нэршлээ өгөөд хадгалж оруулах гэж байна гэсэн үг. За эхлээд кирилл буюу монгол үсгээр. За гэр доор нь латин буюу англи үсгээр дахиад бичнэ. Тэгээд хадгалах. За ингэж хадгалсан цэгээ төв цэг болгоё. За эсвэл төв цэг болгохгүй ч гэсэн баталгаажуулж илгээх шаардлага байгаа. За баталгаажуулж илгээе гэх юм бол цуцлах. За энэ хэсгээс гараад үндсэн меню буюу цэсний хэсэг рүү орно гэсэн үг. За эндээс төв энгийн цэг гэсэн тохиргооны хэсэг ба цэгийн тохиргооны хэсэг. За ингээд дараад ороход л хангалттай. Таны цэг цаашаага баталгаажаад илгээгдсэн байгаа. За энгийн цэгүүд гээд эндээс эхэлж байгаа. За доошо гүйлгэх юм бол хамгийн доор таны төрөө оруулдаг гэр гэдэг цэг харагдж байна гэсэн үг. За энэ гэр гэдэг цэгийг төв цэг болгоё гэвэл дээр нь дараад хамгийн ихнийх буюу болгох гээд дарахад аль төхөөрөмжний төв цэгийг саяны гэр гэдэг цэгээр тогтоох гэдэг юм бэ. Тэрийг эндээс дээр нь дараад төхөөрөмжийнхөө дугаарыг сонгоод өгчнө. Сонгоод даана гэж дараад хадгалах гэж дарахад таны тухайн сонгосон төхөөрөмжний төв цэг солигдсон байх болно. Төхөөрөмж алган өөрийн гэсэн төв цэгтэй нэг төхөөрөмж нэг төв цэгтэй байгаа. За тухайн төв цэг дээрээс нь тодорхой км радиустай тойрог татагддаг. За энэ болохоор автоматар 50 км радиустай байдаг. За жишээлбэл 0021 гэх төхөөрөмжний төв цэгээс татагдсан хэлийн тойргийн радиусыг өөрчилъё. За эсвэл нэрийн засъя гэдэг ч юм уу. Тэгэх юм бол дээр нь дараад ороход за латин буюу англиар кириллээр бичигдсэн нэршил нь харагдаж байна. Засна гэвэл шууд дээр нь дараад засчихна. За хэлийн тойргийн радиусаа шинжилгээ өөрчлөё гэвэл энэ дээр шууд радиусаа бичээд хадгалах гээд арчнаа гэсэн үг. За ерөөдөө ингээд төв болон энгийн цэгийнхээ нэрийг засах, өөрчлөх. За төв цэгээс татагдсан тойргийнхоо радиусыг бас өөрчлөх бас гадна энгийн цэг эндээс бас нэмэх боломжтой. Хэрвээ та тухайн цэгийнхээ координатыг мэдж байгаа тохиолдолд. За координатыг мэдж байгаа энгийн цэг нэмья гэвэл энэ нэмэх тэмдэгтээ дүрсэн дээр дарахад шууд нэрийн англи болон кирилл үсгээр бичээд уртраг өрөөргөө энэ бас хувааж бичээд хадгалах гээд дарахад шууд автоматар нэмэгдээд ордог байгаа. За мөн энгийн цэгүүдээ газрын зураг дээрээс харж болно. За газрын зураг дээр харахад энгийн цэгүүд маань за энэ цэнхэр дээрээ тоотой иймэрхүү байдлаар харагддаг. За жишээлбэл нэг дугаартай цэг дээр дарахад ямар нэртэй цэг вэ гэдэг нь харагдаж байна. Таны төхөөрөмжнүүд хэдэн цагийн байдлаар энэ цэгээс аль зөвхт хэдэн километрт байсан бэ гэдэг нь бас харагдаж байгаа. За мөн энэ цэг рүү чиглүүлэгч функц ажиллуулж болно. За эсвэл энэ цэгийг эндээс шууд үзэгний зурагтай засах гэдэг дээр дараад шууд засчих болно гэсэн үг. Нэрэн дарж байгаа дайралгаад засаад оруулаад явчихнаа. Та дурын газар дээр нь удаан дараад энэ цэг рүү чиглүүлэгч функц ажиллаж болохоос гадна за энэ цэгийг засах. За эсвэл энэ цэгийн координатыг бас хуулаад авах боломжтой байгаа. За гар утасны сүлжээгөө буюу офлайн горонд ажиллах газрын зургийг яаж татаж авч суулгах вэ гэхлээр цэснээс
дээрээсээ хоёр дахь нь буюу дэвсгэр газрын зураг гэдэгтээ дараад орно. За вектор зургийн хувьд бол нэг л татаж авна. Нэг татаж аваад суулгацсан байхад Монгол орны бүх аймаг сумын зураг одоо таны утсан дээр шууд татагдаад суучна. Дараа нь сүлжээгүй үедээ вектор зураг ашиглаад явах боломжтой болж байгаа гэсэн үг. За хиймэл дагуулын зургийн хувьд бол манайх Монгол орныг 5 бүсд хуваасан байгаа. Баруун бүс, баруун хойд бүс, зүүн хойд. За эндээс та яг шаардлагатай гэснээр татаж авна гэсэн үг. За аль нь шаардлагатай вэ гэдгийг харахын тулд уртлын зурган дээр нь дарахад за манай веб нэгж байгаа. За жишээлбэл би Хөвсгөл аймаг руу аялья. За эсвэл манай адуу Хөвсгөл нуурын ойролцоо байдаг юм а гэдэг ч юм уу. Энэ хэсгийн хиймэл дагуулын газрын зургийг татаж авч суулгая гэвэл энэ хэсэг маань өөрөө баруун хойд бүс 2-т хамаарч байгаа юм байна. Эндээс харж болж байгаа. За жишээлбэл Улаанбаатар хот маань зүүн хойд бүс 2-тоо хамаарч байгааг та эндээс харж байгаа. За тэгэхээр түрүүний аппликейшн руугаа буцаж ороод Хөвсгөлийн хэсгийг татъя гэвэл баруун хойд бүс 2 гэдэг дээр дараад татаж авах гэдээ эхлүүлчих нь байна. За татаад дууссан. Сүлжээгүй үед ажиллах газрын зураг дараа нь та нээгээд үзэхэд за 3 газрын зургийн сонголтоогоо хамгийн дээдлэх нь тухайн газрын зураг маань байгаа. Нээгээд үзэхэд за нэг иймэрхүү хэмжээний чанартай газрын зураг нээгдэнэ. Таны яг сонгож татаж авсан бүс маань дараа нь сүлжээгүй үед ч гэсэн энэ чанараа хадгалаад ажиллаад явна гэсэн үг. За төхөөрөмжнийхөө мессеж авдаг дугаарыг солиё. За эсвэл төхөөрөмжөндөө нэр өгье гэвэл за энэ газрын зургаас цоцлох гэдэг гарчээ. За зүүн дээд болон байрлах менюний хэсэг дээр дараад за менюнаас дээрээсээ 3 дахь буюу төхөөрөмжийн тохиргоо гэдэг хэсэг дээр дарчна. За энэ дотор төхөөрөмж болгоны бүртгэлтэй дугаар за үйлчлэгээний хугацаа дуусах хоног өдөр гэдэг ч юм уу мэдээлүүд нь харагдчихэйдэг. За засын өөрчлөлий дугаараа солиё гэвэл ард нь харгалзах үзэгний зурган дээр нь дарчнаа. За хамгийн ихний энэ мөрөнд та төхөөрөмжийнхөө нэрийг бичнэ. За анх аппликейшнийг шинээр суулгаад ийшээ ороход бол төхөөрөмжийн дугаар бичээтэй байж идэг. Та арилгаад оронд нь юу гэж нэр өгөх вэ? Тэрийгээ шууд биччихнэ гэсэн үг. За доошлол энэ мобайл 1 гэдэг нь мессеж авдаг дугаар байгаа. Та мессеж авдаг дугаараа солиё өөрчлөе гэвэл энэ дугаарыг арилгаад оронд нь шинэ дугаараа солиод биччих юм бол тэр дугаар руу дараагийн мэдээлэлээс эхлээд мессеж нь очиж явчихна. За мобайл 2 гэдэг нь болохоор таны үндсэн бүртгэлтэй 2 дахь дугаар гэж явж байгаа. Солих шаардлагатай бол шууд солиод хадгалах гэдээ дараад хадгалцнаа. За дараагийн цэснээс газрын зургийн цэг хайх гэсэн хэсэг байгаа. За ийшээ дараад орох юм бол та цэгийг аймаг сумаар нь хайгаад олж болж байна. За эсвэл ангиллаар нь хайгаад олж болж байна. За эсвэл түлхүүр үгээр шууд бичээд хайгаад олж болж байна. За эсвэл координат буюу уртар өргөргийг хийгээд бас олж болж байна. За энэ жишээлбэл 47 цэг зүгээр дурын координат оруулж байгаа шүү. За координатаа орууллаа. За энэ ихний томруулдаг шилний зурган дээр дарах юм бол яг энэ координаттай ойролцоо байгаа манай цэгийн сан дээрх нэршлүүд нь гарч ирнэ. Зөвхөн оруулсан координатаа газрын зураг дээр харьяа гэх юм бол энэ тэмдэгт дээр дарахад газрын зураг нэгднэ. За тэгээд оруулсан координат руугаа чиглүүлэгч ажиллуулах уу? За эсвэл энийгээ төхөөрөмжөндөө энгийн цэг болгож хадгалах уу гэх мэт үйлдэлүүдийг та цаашаа хийх боломжтой.